Тэгээд чинь 7 хоног хамгийн их нэр эдэг авч байлаа. За 7 хоногт сая 750 эдэг авчихсан. Асан юм шүү. Зөвхөн 7 хоногт. Бараг 6 өдөрт гэсэн. Сайн байна уу, намайг Дэлгэр цэцэг гэдэг. 2 хүүхдийн ээж, Турбогийн хүргэлтийн компанид хүргэлтийн жолооч хийдгээ. Цалингийн хувьд бол маш уяатан нөхцөлтэй. 7 хоногор цалингаа тавигддаг. Яг хугацаанд тавигддаг учраас биднэрт манай жолооч нарт бол ямар нэгэн тийм мөнгөний проблем гэсэн асуудал байдгүй. Одоо өглөө бол би хүүхдэд цэцэрлэгт нь хүргэж өгчөөд ирж бараагаа авчаад 4:30 хүртэл ингээд ажиллаа амжуулаад тэгээ орой би 4:30-аас би хүүхдээ авдаг. Тэгээ үлдсэн цагаа би өөр хүүхдүүдтэйгээ ингээд цаг заваа өнгөрөөдгөө. За бас нэг гоё юм гэх юм бол бүсчлэл айгу багтай гэсэн үг. Одоо жишээ нь Баян зүрх дүрийг манайх бол ингээ бүр жижигсээд айгу олон бүсчлэлтэй. Бүсчлэл жижиг байсан ч гэсэн манайх бол хүргэлт маш сайн гардаг. 80-90 хүргэлттэй гарлаа гэхэд бол 70-80% өдөрт бол хангалттай өргөддөг байгаа. Жишээ нь Баян зүрх хотгон руу орлоо гэхэд бол ингээ зэрэглэх байруу 4-5 өргөлт өгөх жишээ нь нэг доор. За тийм болохоор одоо нөгөө зогсоол хайж явахгүй. Миний олон нөгөө нэг 70-80-90 үргэлж одоо нэг хотгон руу ороод 4-5-6 гүх жишээ нь болохоор хурдан дуусдаг. Тэгэхээр миний цалингийн хувьд бол 7 хоногт ер нь багадаа бол би 900-аас доош орж үзээгүй. За хамгийн өндөр авч ирсэн за 7 хоногтой гэх юм бол сая 750 мянгаыг авч ирсэн. Өөрөөсөө тууштай хичээж чадах юм бол энд хангалттай боломж байна. Сарда 4-5 сая төгрөгийн цалин авах бүрэн боломжтой байна. Энэ компанид ажилд орсондоо баяртай байна.